2016 онд улсын төсвөөс 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төсвөлсөн байдаг. Энэ хугацаанд нийтдээ 1034 аж ахуй нэгж зээлд хамрагд хүсэл гаргасан ч 134 аж ахуй нэгжид л зээл олгосон байдаг. Үүний 122 нь Улсын хурл болон засгийн газрын гишүүд албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан нь саяхан илэрсэн билээ. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал нийгэмд маргаан дагуулж өнөөдрийн хүртэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ гэсэн асуулт дагуулсаар байна. Харин энэ асуултанд хариулт олох үүднээс авиртаа тэмцэх газраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан асуудал ба шийдэл хэлэлцүүлгийг бүтэн нэг өдрийн турш өрнүүллээ. Авилгын эсрэг олон улсын өдрийг өгтөд төрийн ажлын холбоо, цаашаа төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын салбар тус бүр дээр тусгаалсан ийм цуврал хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байгаа. За өнөөдөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, за энийг тойрсон тэмээ янз бүрийн одоо шууган, энэс яаж одоо бид нэр зөв гарцыг олж тэмээ шийдлийг бас тодорхойлох вэ гэдгийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдэх юм байнамаа. Хэлэлцүүлэгт мэргэжлийн хуульч, эдийн засагчид, банкны салбарынхан болоод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, яам тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон юм а. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан үүсэн байгуулагдсанаас хойш нийт 26400 гаруй төсөл ирснээс 7000 гаруй төсөлд зээл олгосон байна. За энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл шалгаруулах комист төлөөллийн тэнцвэртэй байдал алдагдсанаас үүдэлтэй гэж энэ салбарынхан онцолж байгаамаа. Үүнийг батлах нэгэн жишээ дурдахад жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл шалгаруулах комиссийн 90% нь төрийн төлөөлөл, 10% нь салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл юм а. За энэ мэт байдлаас үүдэн нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 76% нь өндөр хүүтэй банкны зээл авч ердөө 12% нь л хөнгөлөлттэй зээл буюу жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан олон улсын сангуудын зээлд хамрагддаг байна. Энэ мэт олон асуудал байгааг үйлдвэрлэл эрхлэгчид энэ салбарт ажиллахсад онцолж байна. Яахаар Улаанбаатар хотын энэ 9 дүүргийн энэ олон улсын төсвөр санхүүждэг улсын сургуулиудын үдийн цай жижиг юм дунд бэлтгэл компаниудаас авч болдгүй юм бэ? Ягаад болохгүй? Ягаад бид нэр оролцож болохгүй? Ягаад сургуулийн захирлын компаниас одоо аж ахуй нэгжил эхнэрийнх нь үйлдвэрлэдэг явуулдаг аж ахуй нэгжил тэр нэг хэдэн пришкет тийш шахчин гэж юу гэсэн үг вэ? Монголчууд, Монголын жижиг дунд үйлдвэрлэдэг эрхлэгчид, бизнес баялаг бүтээгчдүүд үнэхээр бол одоо чимгэн дундартал зүтгэж байгаа. А гэмтэх яг дэмжин гэж яг үнэндээ дэмждэггүй. Одоо бид жижиг дундын тухай, сангийн тухай ярьж байна. Санг хүнд олгодог, зээл нь хүнд төлөгдөг яхаар ерөөсө бүхэл бүтэн нэг аймгийн бүх жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүх аймгийн төслийг л ганцхан хүн авсан байгаа шүү дээ. Тэгэхээр манайд бол жижиг дунд үйлдвэрлэлийн санд бол мөнгө байхгүй, хөрөлцөхгүй гэдэг нь бол худлаа юм л. Яаж яанаг бол мөнгө нь бол хангалттай байд юм байна. Зөвхөн хэрэгэлдэг хүндээ биш, хэсэг бүлэг хүмүүс авчдагтаа л байд юм л. Тэгэхээр энэ бүтээгчтэй байсан юм уу гэдэг тал дээр би нэг харж байна л да. Тэгэхээр бид нар бол нэг юм жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдийн одоо ингээд судалгаа явуулсан. За ингээд судалгаа явуулж байхад бол ингээд яг энэ зээл орсон хүн байна уу гэдэг чинь үгүй гэсэн 73 байгаа байхгүй. Орсон нь юу да 14. Бусдад нь бол хүсэлтэд гаргасан дэмжигдээгүй харж байгаа гэдэг ингээд. Тэгэхээр 73 бөгөөд 14 гэдэг чинь зүгээр анхаарах юм байна. За жижиг дундын зориулсан санхүүжилтийн мэдээлэл яаж явж юм бэ гэдэг ингээд харахад ер нь бол дээ штэ сайн гэдэг нь 17% байгаа. Тэр зээл авсан ердөө энэ тохиолтой гарч бус нь бол дунд муу огт мэдээлэлгүй 17% гэдэг байж байна. За хөтөлбөрт хамрах чадаагүй ямар шалтгаан байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ бол бүр их сонирхолтой болж ирж байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрт итгэдэггүй гэж 33% хэлсэн байна. 33%. За тэгээд хөтөлбөрийн талаар мэдээлэл дутууг гэж 32% хэлсэн байна. За тэгээд хөтөлбөрт хамрагдаж шалгуур өндөр гэж хэлсэн байна л да. Манай энэ өнөөгийн байгаа орчин бол дунд аж ахуйн нэгж маш их халдтай зөвхөн нөлөөсөн дарамтыг учруулсан ийм орчин байна. За төдийлөн май жижиг болон бичил бизнес бол төдийлөн бол гайгүй ирсэн. Тийм дунд аж ахуйн нэгж жижигээсээ дундасаа томох аж ахуйн нэгж хамгийн чухал нь дунд аж ахуйн нэгж. Энэ аж ахуйн нэгж бол маш их нөлөөсөн. Ийм зохицол бол ийм үнэш байна гэж онцолсон. Зээлийн хувь програм шинжилгээгээр 12 орчим хувийг
нийт зардлынхаа төлж байгаа гэж байна. Энэ бол бас зээлийн өөрөө өндөр байгаа асуудал нь санхүүгийн зардлыг нэмж байгаа, санхүүгийн зардлаа дамжаад бүтээгдэхүүний өртөг шинжиж байгаа. Тэр утгаараа бол зээлийн хүн өөрөө өндөр байх нь болохоор магадгүй энэ дотоодын жижиг дунд бизнес эрхлэгч үнээр болох тооцоолцол инфляц үүсэх. За тэр нь өндөр байгаа маань өөрөө бас өсөлт чадлыг бууруулж гадаад засаг хаах боломжийг нэмж байгаа. Тэгэхээр санхүүжилтийн орчин хүний зээлийн хүү өртөлтийг шалгуулах асуудал болоод яг энэ салбарын хувьд бол тулгуурсан чухал асуудал байна. Хамгийн гол одоо санхүүгийн тайлбарын аваад байдаг чухал зүйл. Яг одоо ингээд арилжааны маягаар дамжуулаад олон зээлийг уцаанд төлөвлөхөөс байгаа одоо ажлын хэвлэл болоод дахин зээл болох юм болоод гарч байна. Энийг бол одоо тэр өөрийнхөө дахиж ийм асуудал ихээ гарч болж байна. Ийм одоо гол зөвлөмж зээлийг иргэн төлөвлөхөд одоо ажил дээр төр бол маш муу ажиллаж байгаа тогтоогдчихсон. За жишээ нь нотхоримд нь устгагдсан, нотхоримд үгүй хийгдсэн, хууль цугцаагийн дуусгацсан, зориуд дуусгацсан, хууль цугцаа дуусгаас өмнө тэрийг одоо араас нь хөөцлөө тасалдах, шинээр тоолохдоо тэр хуулийн ажиллагаанууд ногт хийгдэг байж дуусгацсан. Дээр нь бүтэцхэн байгуулалтын өөрчлөлтөөр ингээ хугацаа алддаг. Дээр нь төрийн одоо тэр зээлийг олоход олгож ирсэн мэдээлэлтэй төрийн албаа агчийг докторгүй буюу ажлаас нь чөлөөлөөд эргээд тэр нөгөө ямар ч нотхоримд бай тэрийг ямар өчтэй аль зээлтэй холбогдлоо нотхоримдын гэдгийг мэдэхгүй болчлоо шүү дээ. Тийм ингээд нэгд мэдээлэл болчихлоо. Ингээд нэгд мэдээлэл болсон бол тэрний араас хөөцсөн ч оновчлоо хөөцөж чадахгүй. Харин эдгээр олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа бий. Үүний тулд юун төрөнд хууль эрх зүйн орчноо сайжруулах, төрийн бодлого шийдвэрт өөрчлөлт оруулах зэрэг олон санал энэ салбарыханд байна. Энэ Японы JICA гэдэг хоёр үе шаттай зээлийн төсөл, урт хугацаатай зээлийг олгодог төсөл. Тэр нь болохоор эхлээд оролцогч банкуд дээр одоо тэр JICA-тай хэлцээрт орсон банкуд дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу бизнесүүд өргөдлөө өгч байгаа. Тэгээд тэрэн дээр хяналт хийгдээд яг үнэнд эрсдлийн хяналт хийгдээд энэ нь хэрэгжих болцоотой төсөл байна гэсэн энэ дэмжигдсэн төслүүд нь болохоор зэрэг тэр төслийн өдөр тохороор ирж байгаа. Тэгээд төслийн өдөр тохороо дээр тэр нь шүглэж байгаа. Шүглээд өөрөө за энийг нь санхүүжиж болох юм байна, энийг санхүүжиж болохгүй юм байна гэдэг иймэрхүү асуудал байдаг. За тэгээд төслийн нэгжээс одоо батлагдах юм бол өдөр тохороос батлагдах юм бол тэр төсөл батлагдаад тэгээд санхүүжилт хийгдээд ингэ явдаг. Тэгээд айж тохиолдолд банк эрсдлийг хариуцж байгаа. Банкудад нийлдэг бүх банкудад ингээд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл олголт олох гэж байна гэдэг сонгол шалралт заалахад маш хэмжээний төслүүд ирж байгаа. Тэр бол ингээд яг үнэхээр одоо бизнес эрхлэгчид маань яг өөрсдөө тэр төслөө зөв үнэн зөв боловсруулж ирж гэнэ үү гэдэг бол бас нэлээд том асуудал юм шиг ханаад харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр яг уу тэр бизнесийн зөвлөх үйлчилгээний одоо юг оролцоог нэлээд сайжруулах. Тэгээд тэр төслийг үнэхээр бодиттой хэрэгжих боломж олцоо талаас нь яг тэр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанитай болов одоо үйлдвэрлэл эрхлэгчид маань бол сайн ажиллах. Дээрээс нь бол одоо сан болвол тэр одоо хариуцлагын бас тодорхой хэмжээгээр тэр бизнесүүд одоо үйлчлэгээ үзүүлсэн компанитай тооцох. Тэгээд тэр нь бол бас тэр төслөө хамгаалах чиглэл рүү бас худалдаа аж үйлдвэрийн танхимын санаач гэсэн тийм байсан. Тэгэхээр тэр хариуцлагыг нэлээд сайжруулад илүү одоо шилэн юу болоод ирэх юм бол нөгөө нэг одоо санд хандж байгаа төслүүдийн маань чанар сайжраад эрүүл хариуцлага нь сайжраад бас илүү одоо үр дүнтэй байх. Энэ хуулийн маань бас яг англи сүнс болж байгаа бол нэг эндээс бүх юм бол ургаж гарсан байна. Английн асуудлыг хуульд оруулсан. Мөн хууль дээр бол зөвхөн мөнгөн үнийн түн 1.5 тэрбум борлуулалтын оролцоод ажиллах мөнгөд их хамааруулна гэдэг нэг л тийм шалгуур байсан байна. Тэгэхээр английн хувьд бол 3 англиад бичил жижиг дунд гэж ангилсан байна. 200 хүртэл ажилтнтай 2.5 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтын оролцоод ажиллах мөнгөтэй. 200 хүртэл ажилтнтай боловч орлого нь хэрэг даваад гарсан бол тань ангилт хамаарахгүй л гэсэн. Ангилттай холбоотойгоор зээлийн хэмжээ хоёулаад явчихна. Бичил бол 250 сая хүртэл, жижиг бол 50 хүртэл, том бол 2.5 тэрбум хүртэл
санхүүж авах хэрэгтэй байна. Бичил жижиг бол сангаас шууд одоё. Өөрсдөө ингэж яваа. Дунд ажил нэгж бол банкаар дамжуулаа гэсэн. Ийм зүйл. Зөвхөн сайд батлаад явцдаг байсан тэр зохицуултыг сангаас үндэслэл зээл олон төсөв санал шалгах журмын хэсгээс батлана гэж шалтгаалсан. Үүгээр сан дээр ямар нэгэн байдлаар хөнгөлөөс нөлөөлөх хоригдсон гэдэг. За амун нөлөөсөн тохиолдолд албан тушаалтан заавчгүй эрхгүй албан тушаалт бэлтгэх үүрэгтэй. Энэ үүргээр гүйцэтгэх тохиолдолд мэдээж хариуцлага асуудал явж байна. За зарим мэргэжилтнүүд олон улсын туршлагаас суралцахыг ч зөвлөж байна. Иргэд аж ахуйн нэгжүүд бол одоо ингээд хариуцлага хүлээлгэх гэл ингээд шаардаад байгаа тийм үү. За одоо тэр албан тушаалтан ажиллаа өгөө нүгнүү ануу тэр эрүүгийн хариуцлага хүлээн энэ нэг тийм бас яг иргэд олон нийтэд нэг тийм үр ашигтай зүйл бас биш. Яагаад үр ашигтай зүйл биш юм гэж ахлаа. Яг хөө энэ бол хуулийн дагуу явна. Хамгийн үр ашигтай зүйл нь юу гэхээр тэр олгогдчихсан байгаа эрсдэлт учирсан гэдээ одоо хэлээд байгаа 54 тэрбум төгрөгийн эрсдэл учирсан. Энэ эрсдлийн араас нь хөөцөлж анхаарч энийг иргэн төлөвлөд эргээд хоригдсон мөнгөөр шинээр төслүүдээс хангуулжуулах нь иргэд олон нийтэд хамгийн ач тустай зүйл нь энд байгаа байхгүй юу? Энэ рүү анхаарлаа хандуулаач гэдгийг л одоо хэлхийг хүсэж байгаа. Тэр ийм байдлаар бид нарыг холбож өгөх хэрэгтэй. За технологитой холбож өгөх хэрэгтэй. Хийцээ хаашаа бид нар чиглэж байгаа. Бид нар 21-р зуунд ажиллаж байгаа, 22-р зуунд л чиглэж байгаа бас. Технологи өдөр тутмын гэж өөрчлөх технологитой их сургуулиудтай, think tank-тай, стартапуудтай холбож өгчөд эднийг жоохон хөтөр нь босгодог. Тийм байх хэрэгтэй. Хөтөлбөрийн зах зээлтэй холбож өгөх хэрэгтэй. Одоо чинь техник мэргэжлийн сургуулийн төгсөгчтэй холбож өгөх. Жижиг дунд үйлдвэрийн хамгийн том асуудал бол зээл биш шүү хүмүүсээ. Тогтвортой, мэдлэгтэй ажиллах хүчин л олдох байгаа. Ийм л хамгийн том асуудал. Энтэй холбож өгөх хэрэгтэй. Германд төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого нь дундаж давхаргын ойлголттой их саншгүй холбоотой. За энэ яагаад тэгдэг вэ гэвэл энэ бизнес эрхлэгчдийн үндсэн хэсгийг дундаж давхарга бүрдүүлдэг юм байна. За энэ улсын бодлогын тэргүүлэх чиглэл нь жижиг дунд үйлдвэрийн бүх субъектуудыг төрөөс дэмжих бус харин эдгээрийн одоо бие даасан байдлыг урамшуулахад оршиж байна. Төрийн зах зээлийн механизмуудын үйл ажиллагааг хязгаарлагдгүй харин ихэнх салбарт эрүүл өрсөлдөөнийг дэмжих зах зээлийн өөрчлөлтөд дасан зогсох чадваргүй болсон үйлдвэрүүдийг шигших боломжийг олгож байна. Мэдээлэл, технологи, тээвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, боловсролын зэрэг дэд бүтцийг бий болгох асуудалд ихээхэн анхаарал хандуулснаар жижиг дунд бизнесийг үр ашигтай хөгжүүлэх одоо энэ боломжийг хангаж байна. Жижиг дунд үйлдвэртэй холбоотой бүх эрх зүйн актуудыг худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай зөвшөлдсөж баталдаг. Юу ч хол вэ гэхээр ил тод байдал тулгуурласан хяналтын тэм тогтолцоог бий болгож байна. Энэ бол би юу ярьж байгаа вэ гэвэл процедурыг ярьж байна. Дүрм журмыг ярьж байна. Хэрвээ бид нар энэ соёлыг бий болгохгүй бол энэ процедур дүрм журмын асуудлыг шийдэж чадахгүй бол дахиад маш мундаг хууль гаргалаач гэсэн нөгөө л дорой гаргахад юм шиг ингээд хэрүүл маань дуусахгүй ийм нөхцөл байдал нь болно. Тендерийн шаардлага нь ерөөсөө том үйлдвэрийн газруудад зориулаад шаардлага тавьчихдаг. За тэр шаардлагыг хангах жижиг дунд үйлдвэр байдаг учраас тэгээд дахиад том үйлдвэрүүдэд том компаниудаа дэмжиж авчдаг. Яг энэ жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангийн шиг тийм одоо жижиг дундыг дэмжсэн шалгуур тавьдаггүй томьёогоо дэмжсэн шалгуур тавьдаг учраас энэ тендерээс болов жижиг дунд үйлдвэр бизнес эрхэлж байгаа хүмүүс юм олж авч чаддаггүй. Дандаа урдуур нөгөө томчууд нь ордог хүчтэй одоо санхүүгийн чадвартай компаниуд нь тийм учраас эдгээр асуудлыг хууль эрх зүйн орчныг нэлээд сайжруулж, журам дүрмийг нэлээд сайжруулж, жижиг дунд руу хөгжүүлэх тэр тал руу өөрчилж өгөхгүй бол асуудал үргэлжилжээ ийм байдалтай байхаар болно гэж шинэ гэж хэлж болно. Санал тавьж байгаа эрсдлийн удирдлагын жижиг дунд бизнесийн эрсдлийг тодорхойлох аргачлалыг санал болгож байгаа. Гадны орнуудад бол байж идэг их өргөн хэрэглэгддэг. За энэ яадаг аргачлал вэ гэхээр зэрэг одоо яг энэ авилгалын эсрэг одоо зогсох тийм бүтцийн байгаа юм л да. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг тоон болон чанараахан үзүүлэлтүүдээр одоо үнэлээд тэгээд тэр үнэлгээнийхэн дагуу
одоо санхүүжилтээ өгчихдээ одоо нэлээ эрсдэлтэй гарлаа ч гэсэн санхүүжүүлэхгүй гэж байдаг юм байна. Зүгээр л эрсдлийн үнэлээд эрсдэл их байх юм бол тэр санхүүжилтийн нөхцөл жоохон өөрчлөгддөг. Эрсдэл бага байвал арай уян хатан болдог ч гэдэг юм уу. Энэ эрсдлийн үнэлэг энэ аргачлал бол их өргөн хэрэглэгддэг. Ийхүү жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа олон талын төлөөллүүд өөр өөрсдийн санал дүгнэлт гарц гаргалгаагаа хэлэлцлээ. Харин эндээс гарсан санал дүгнэлт бүрийг нэгтгээд холбогдох яам тамгын газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрийг зөвхөн зээл санхүүгээр дэмжих бус эдийн засгийн орчныг тогтвортой байлгах, бодлогын чиглэлийг ил тод ойлгомжтой болгох, зах зээлд холбож өгөх, санхүүгийн зах зээл хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн соёлыг дэмжих, технологи их сургууль, стартап, ажлын хүчинтэй холбож өгөх хэрэгтэй байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэрийн зээлийг олгож байгаа хугацааг тодорхой болгох шаардлагатай. Хизээ зарлагдах нь тодорхой бус байгаагаас мэдээлэлд ойр байгаа хүмүүс давуу байдал олгогдсон ийм нөхцөл байдал үүссэн байна. Сангийн үйл ажиллагаа нь намын санхүүжилт, улс төрчдийн ёс зүйн асуудалтай холбогдсон байна. Энэ нь сангийн үйл ажиллагааг хараат бус ил тод байх шаардлагыг байлгах ёстой тэр шаардлагыг бол илтгэн харуулж байна. Хилцүүлгээр хариуцсан айгатлаг байгуулах шаардлагатай гэсэн санал байгаагаар холбоотойгоор энэ асуудлыг судалж үзэх нь зүйтэй байна. Талгаруулалт тэр хэмжээ олбол гүйцэтгэлийн асуудал нь бол мэдээлэл тэр ил тод байх асуудал нэн чухал байх хэрэгтэй. Мэдээлэл хэдий ч нэ ил тод байна, хэдий ч нэгээр энэ дээр авилгалын одоо эрсдэл буурна. Энэ болж бүтэхгүй байгаа гэдэг юм уу, буруу зүрх асуудал үүсэж байгаа нэг мэдээлэл ил тод байх юм бол тэр хэмжээгээр энэ буугаад энэ дээр болж бүтэхгүй асуудал үүсгэж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн асуудал гэдэг юм уу, энэ дээр орж ирэхээргүй байх боломжтой юм. Бидний энэ хилцүүлэг бол ямар ч байсан тодорхой үр дүнд хүрсэн байх ёстой. Хилцүүлэгээд нэг юм ажил хийсэн дүртэйгээр хилцүүлэг хийгээд өнгөрөх нь чухал биш. Гол нь энэ хилцүүлэг маань үр дүнтэй байх чухал. Энэ дээр бид бол маш сайн анхаарч ажиллаж байгаа. Эндээс гарсан саналыг бид хуулийн тэр жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих тухай хуулийн ажлын хэсэг хөрвүүлэх боломжтой саналуудыг бид хөрвүүлнэ. Энэ гарсан саналуудаас тодорхой журам заавалт нь оруулах боломжтой хэсэг нь бол тэрийг нь тэр яам агентлаг гэдэг юм уу хөрвүүлээд гүйцэтгэлийг нь бид нар эргэж тооцож үзнэ.